Deja Blanks гэсэн гарааны 5 тоглогчийг илгээсэн байна. Улаанбаатар Амазонс Болорцэг, Ариун Цэцэг, Хулан, Болор Эрдэнэ, Амари Робинсон гэсэн тавтыг илгээжээ. Улаанбаатар Амазонс багийн хувьд Kelly Chong гэх Вьетнамын шгшоог тоглодог тоглогчийг шгшоог руу илгээсэн. За тэгээд ойролцоогоор 3-7 хоногийн хугацаанд за тэгээд цаашлаад 1-7 хоногийн амралт гээд 4-7 хоногийн хугацаанд бол Kelly Chong Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүн тоглохгүй. За тэгээд буцаад гинтлийн мэдээлэлүүд бол амжирсан бүх тоглогчид Kelly Chong-оос бусад бүх тоглогчид тоглолтод оролцох боломжтой болсон. За 16 номертой Болордны хувьд бол 12 сарын дунд хэсэг хүртэл минутын хязгаарлалтай тоглоно гэсэн мэдээлэл байна. За ингээд тоглолтыг эхлүүлэхээр Pirates-ийн түмэн тоглогч Солонго Улаанбаатар Амазонс багийн Амари Робинсон нар бүгд үсрэх нэ. Одоо ихний тоглолтоо Улаанбаатар Амазонс баг дээр болж байна. Ариун Цэцэг, Болорцэг, Ариун станыг аваад орсон Болорцэг эргээ дамжуулах гэсэн мэсэж байна. За Амазонсын хувьд бол ингээд 2 өдөр дараас нь тоглолтыг хийж байна. За өнгөрсөн тоглолтуудаас эрэгтэй тоглолтуудаас ч гэсэн харахад ер нь багууд дараас нь тоглолттой өдрүүдэд маш их ачаал авж байгаа. Хоёр дахь тоглолтод оролцохдоо бас нэлээд ядарсан зүйл ажиглагдаад байгаа шүү. Хурдан овтлоонд Болор Цэцэг орсон эхний 2 оноо Амазонсоос бичүүлж байна. За гэхдээ Амазонсын одоо нэг давуу тал гэх зүйл нь өчигдөр маш их 7 онооны зүрэг үүсгээд гарааны тоглогчдод харьцангуй амарсан. Үргээд Pirates баг санд орж байна. Солон 2-ын өөдөөс яваад орсон Болор Эрдэнэ тусалсан хамгаалт сайн боллоо. Болорцэг, Болор Эрдэнэ үргээд наан Хулан болбол хамгаалтыг хийж байна. Ариун Цэцэг үлэмжийн эсрэг явж ороод цаан дамжуулж Хулан суларсан 145 дээр шийдэлт амжилттай 5 гэж Улаанбаатар Амазонс тоглолтод хийж байна. Мэдээж Улаанбаатар Амазонсын хувьд энэ тоглолтод эрт тэргүүллийг авч тээ. Эрт санаачлагыг авахгүй бол ийм бас аюултай хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь Pirates байгаад байгаа. Ануужингийн дундын шийдэлт оновчгүй Болор Цэцгээс хамбар. За энэ тоглолтын өмнө гарсан мэдээлэлээр манай Улаанбаатар Амазонс багаас багтдаг Ариун Цэцэг, Хулан зэрэг тоглогчдын багтдаг 3-3 шгшээ баг маань спортын оны шилдэг тодруулдаг Бүрчон наадын энэ оны шилдэг одоо эмэгтэй баг төрөлхтөнд ирсэн байна. За мөн хасан хөлгүүд баг эрэгтэй багийн тоонд бүрдэж байгаа. За 3-3 шоугийн хувьд бол дэлхийн аврах шалруулах тэмцээний амжилтаараа төрөлдөө нэр дэвшсэн. Занд довтгоо оновчгүй болсон. Эргээд Амазонсын довтгоо Хулан яг энэ цэг дээрээс нэг эзэн одоо шилдэг оновчгүй. Солонгийн үйл дээрээс булбул бөмбөгийг хүлээж авч чадаагүй. За энэ чинь шугам бишгсэн гэж шүүгч үзсэн юм байна. Pirates бөмбөг шилжин. За эндээс явуулсныг за Болор Эрдэнэ энэ бөмбөг авахыг шугам бишгсэн байжээ. За Pirates багт бол хүлгүүдийн өмсгөлтэй Амазонсын эсрэг сүүлийн 2 өдрөл маш өрөө өрсөлдөөнийг үзүүлсэн хэд хэдэн тоглогч байгаа юм багийн бүрэлдэхүүнд. За хоёр багийн эхний тоглолтод бол Улаанбаатар Амазонс баг гэж төвчсөн байгаа. Үлэмжийн довтлогоо за Амари Робинсон нэгтэй хамгаалалтыг өссөнгөө Pirates-ийн тоглолтын эхний 2 оноогоо авлаа. Болор Цэцэг. Зэрс энэ өдрийн гол уураг тарих бол Амазонсоос Болор Цэцэг байгаа шүү дээ. Энэ өдрөл нэг тоглолтод 17 оновчтой нэмэгтэй дээдлигийн болон хувийн рекорд амжилттай эвдсэн. За тэгээ Kelly Chong эзгүй байгаа үед бол гараанд гараад сайн тоглолтыг үзүүлж байгаа. Хоёр багийн өмнөх тоглолтод Amazons 77-50 ярцаатай ажил байгуулж байсан. Тухайн тоглолтод Amari Robinson 23 оноо авч тоглогчдыг тэргүүлж ялаа. Зарим Pirates-аас болбол 16 оноо авч ирсэн. Болор Эрдэнэ талдаа орлоо. За зөвлөлийн эдийн хүчлэлтэй байсан. Тэс ямтай ширгээрээд минутын хязгаарлалтай тоглолтод оролцож байна. Франк Гарсиа тасгалжуулагч гэдэг нь харуулад өнгөрлөө. За 2022-23 оны үйлрэлд эмэгтэй дээдлийг бас зохион байгуулагдаж байхад Болор Эрдэнэ хувьд шинэ нээлт болж маш залуу гарч ирж ирсэн. Тэгээд тухайн цагаас хойш бэртэл гимплээс юмс хассан гэдэг. Үйлрэл болгонд нэг ойролцоогоор 2-3 удаагийн
гинт аваад тэрний сэдрээд тэр бүр үндсэн тоглолтоо гаргаж чадахгүй байгаа. Өнгөрсөн өдрөлтөөр нийлүүлдэг хугацааг бас тулгай гадна хэлсэн шүү дээ. Боруснаг бол яг тэр тухайн одоо нийт тооч гарч ирсэн өдрөлтийнхаа эхний тоглолтод 20-оос дээш оноо авч өөрийгөө танилцуулж ирсэн санагдаж байна. За энэ үед бол тооцтой болоод нэмээд алдаа авсан болорцгийн алдаа юм байна. За Баатрийн болор эрднийг бид хүнд харуулж байна да. Эмэгтэй дээдлэг дахин зохион байгуулалтад чиглэснээс хойш 998 оног авчихсан байгаа. Одоо ердөө 2 оноо авахад Мянга түүнээс дээш оноо авсан 3 дахь тоглогч болох боломжтой байгаа. За тооны зураг ердөө 2 болгосон. Маратхан бол нэмж хэдэлтэй амжилттай болгосон. Болор цэцэг задлаад өгсөн ариун цэцэг шилжиндээ зөрүү дайрсан тогтхон оногчгүй. Тэгээд Pirates-аас тохионд орж байна. Бол хоёр багийн өмнөх тоглолтод багийн оноо авалтаар тэргүүлсэн тоглогч. Мануучин үлэмж ширгээ бол явж байгаа тоглосон. Болорцгийн хаалт амжилттай 2 дахь боломж үүссэн байна. Үлэмж хүнд байдлаас туцаад тоглолцсон. Ариун цэцэг Амар Робинсон за хангалттай тоглож болондоо үлэмж дээр амархан байна. Гэхдээ довтлогоо алдсан. Нэмж нэг боломж гаргаад багийн 9 тоног авсан. Тэгээд Pirates за их хурдтай тоглож шүү Pirates-ийг бол хамгаалтаас болохоор маш хурдан шилжиж байна. Бол үлэмж за Ануучин үлэмжийн сланыг яасан дотооны секунд 5 Ануучингийн холлын шидэлт царгаансан бай. Занд хулан дамжуултыг анзаарсангүй эргээд бол бөмбөгийг салгаад довтлоонд орсон. Үлэмж дундаас шидэл оногчгүй. Дараас эдгээр довтлооныг алдчихлаа. Энд дамжуултанд удаан амжиж хүрсэнгүй. Амар Робинснаас нэлээд өндөр дамжуулт ирчлээ. За Pirates-аас солилцоо орж ирж байгаа юм байна. За Deja Blanc-ийг сэлгэнээс нэг их удаасангүй өгөөд талбайд гаргаж ирсэн. За Pirates-ийн тоглолтын эхлэл бол муугүй болж шүү. Адилхан хурдтай тоглоод харилцаа оноо авалцаад эхэлж байна. Амазонс ихний үед ингэж ойрхон тоглосон баг бол хэрэгцүүн байгаа шүү дээ нөлөөлт. Амазонс бол ерөөсөө ихний үеэс эхлээл одоо тоглолтын тэргүүллийг баталгаажуулаад хоёрдугаар руу ороод байгаа. Амрай Робинсон Deja-гийн эслэж хаад явсан бодлогонд алдаа гарчээ. Хоёр шилдэг үүсгэх болж байна. За Pirates багийн ихний алдаа. Гэхдээ алдаа бол тооны үед гарсан. Энэ шилдэлтэн амжилттай. За Amazon-соос бол Амар Робинсон нэг хэсэг тоглолтод оролцохгүй байсан бол одоо ингээд Kelly Chon шагтайгаа нэгдсэн. За тийм альч тоглогч нь нэгзгүй байсан. Тоглолтын агуулга нь бол юусэн муудахгүй байгаа шүү Amazon-соос. Тэгээд Робинсны хувьд Chon-оос ялгаатай нь гэх юм бол амарч байгаа гэсэн тийм ээ. Тэгсэн. Тэгээд Rangers-наас ч хойш нэлээд ирч хүчтэй юм тоглолтыг үзүүлж байгаа. За буруу санааг бол 1 сарын хугацаанд санаатай амраад ирсэн байгаа. За ер нь бол өөрөө баг бүтэн жилийн хугацаанд, жил гарангийн хугацаанд огтхонч гэртээ хараагүй. За Америк нэгдсэн улсад очиагүй. Тэгээд Европ орнуудаар нэмээд Amazon софттай хятад тэмцээнд оролцоод байсан. Тийм учраас багийн удирдлагын зүгээс амралт хэрэгтэй гэж үздэг. Энэ хүү бол гэсэн юм байна лээ. За тэгээ яг одоо багийн голлох 3 тоглогчоор сарын хугацаанд өдрөлтөд амраасан даа тийм. Яг тэр тухайн 3 тоглогч эзгүй үед нь хожигдлаа амсаагүй энэ сургалтаа өргөжлүүлсэн гэдэг. Маш сайн. Мэдээ Франк Гарсиа дасгалжуулагч техникийн алдаагаар тургууллаа. За Улаанбаатар Amazon слот эмэгтэй шгшөөгийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа түүний хувьд бол техникийн алдааны шийдэлд үлэмж гүйцэтгэх юм шиг байна. За сүүлийн 2 өдөрч их л олон техникийн алдаа үлэгдэж шүү. Тэг чинь. Тоглогч болоо дасгалжуулагчдад тоглолтын өмнөдгүүдийн ахлах дасгалжуулагч бас 2 техникийн алдаа үлэгдүүлсэн.
За Франк Гарсиа тасгалж өгч. За Шгшогийн жолоог атгсан даруйдаа түүний хувьд бол бүгд амттал тулсан шинжээнд ногсон. Азийн авар шалруулах Б дивизионы тэмцээнд 4-р байранд Шгшогийг авчихсан. Тэгээд энэ хоёр багт бол тус бүрдхэн тавьжсэн их олон тоглож байгаа юм байна. Холбооны давтах оновчтой. Тухайн тэмцээнд бол онлоотрын болон үнэхээр онцгой байсан. Ануужин Минжирмаа үлэмж Дэжбланксын Челсигийн дуудах гэсэн өөрөө улангийн эсрэг явж байгаа юм байна. Улангийн хамгаалт сайн болцсон. Ануужин алдаа гаргаж өгсөн. За ялчгүй алдаа байна. Ануужингийн хувийн ихний алдаа застралын тоглолтыг хэвчлээ болмоос үнжиж байна. За энэний өмнөх тоглолтод мөн оролцоог. Түүний өмнөх тоглолтод бол өвдгөө бэртээсэн. Нэмээд бас гэмтэлтэй байсан хамарлага зөвхөрсөн. Их хүн тоглолт болсон. За Wings эсрэг тоглолт байсан санагдаж байна. Үлэмж задлаад өгсөн Ануужин шидчихнэ. Холон шидэлт дутаж байна. За Амазонс бол хурдан болохоор маш хурдан шилжиж байгаа. Ануужин 2 дараасаа алдаа холон дээр гарчлаа. Хөрхөн хугацаанд дараасаа алдаа гаргачлаа. Тэгээ шууд сэлгэр авч байгаа юм байна. Солонгох түүний оролцоод орж ирсэн. Замун үлэмж суусан юм байна. За одоо ингээд Pirates багаас илүү бөмбөгтэй тоглогч нь бол байна да. Тэгмээ одоо Дэжбланкс бөмбөгтэй тоглож болно. Бодогдцэг. Амари Робинсон Солонгын эсрэг болтгоо оновчтой. Ингээд 15 онооны 6-гийн нүүрийн нэр дээр хичүүлж байна. За Жапсон сонцгоод орж ирсэн юм байна Pirates-аас. Өнгөрсөн жил Шгшогийн өрөвдсөн бүрэлдэхүүнээс их тоглоод дуудагдж явж байсан боловч Харамцэг, Болорцэг урхан цогн гараад ирсэн Болорцгийн довтлогоон дээр алдаа гарсан. Минжирмаагийн алдаа. За Минжирмаа ч ингээд дээдлэг тоглож байгаа 2 дахь удаа 3 баг дамжиж байгаа тийм. 3 дахь баг ингээд Pirates болж байна. Болорцэг ихний шилэн амжилттай хувийн 3 дахь нь боллоо. Шууд амжилтын Platinum event гэж таны дижитал аяллаа ихтгэл тунш IT Zone, компьютер, принтер болон ухаарлаг төхөөрөмжүүдтэй IT store-оос аваарай. Болорцэг 2 дахь шилд дойж байгаад орсон. 11 онооны зэрэг байдлаар үүслээ. Бол Солонг Жосонлом 3 чамлагчиг өөр дөрөв татсан шүү. Уг нэг одоо санаан зүг байлаа. Дамжуулалт харамсалтай баас зэрэг урд орчлоо. Тэгээд Улаанбаатар Амазонс багаас Болорцэг холбогчоор ажиллаж байна. Улаан Робинсон Солонгийн эсрэг бие хэмжээний төрхөд орсон довтлогоо амжилттай нүүртний шилдэг үүсгэхээр боллоо. Зайлч бие хэмжээр илүү байна. За Робинсны тэдний 8 оног авсан байгаа юм байна. Робинсон 8 оноотой, Холн 7 оноотой. За тэгээ Ариунцэг 4 оноотой. Ерөөсө 3 тоглогч авсан юм байна шүү дээ багийн нийт оног. Тэгээ хоёр баг бол айл айл нь юугаараа давуу түүгээрээ тоглох гэж хичээж байна. Энэ үед Pirates-аас завсарлах захиас үзэгчтэй завсарлахаараас тэгээд болцгоо. Тоглолтын эргээ тавтамжлал үзэгчтэй шууд амжуулалтын Platinum event итгэгч таны дижитал аяллаа ихтгэл төвш IT Zone та компьютер принтер ухаалаг төхөөрөмжтэй IT store-с аваарай. Явцсан дулам довтлох цай байсан. Дамжуулах сонголт хийсэн үлэмж Дэжа
DJ Blanks өнөөдөр түүнийг худлаа хамгаалж байгаа маш сайн хамгаалт болсон. Сөрөд Улаанбаатар Амазонс багийн хурдан тоглоо. Робинсон харц хамгаалт барьсан дээр Робинсон яваад орсон тоглоод өнөөдөр орсон гүйлтэй алдаа авлаа. Харц маш том хамгаалтын алдаа байлаа сая. За бүрсэн дасгалжуулагч бол мэдээж хулангийн шийдэлтүүд ариун цэцэг Робинсон нарын будагтай талбайд тоглолтыг хэрхэн хязгаарлах тал дээр бэлтгэл дээр түлхүүтэй ярьсан болов уу? Зарим нэг одоо таарах зүйл нь гол энэ гурван тоглолтыг хамгаалах хэвээр үлэмжний 3 алдаа тавьчлаа. Робинсон тоглолтын шалгалтаа болсон 22-6. За ингээд эхний үе дуусч амжаагүй 16 оноо үүсчлээ. За болор эрдэнэ Баатрин болор эрдэнэ талбайд гарч ирсэн. Ердөө 2 оноо дутуу байгаа. 1000 оноо дутуу. За 3 дахь тоглогч болно. Өнгөрсөн тоглолтод уг нь 12 оноо авчихсан бол арай эрт. Нэг нь амжилтанд хүрэх байлаа. DJ Blanks унаач гэсэн шийдэл томчтой. Техник оноо авч байна. 28 болсон. Red Улаанбаатар Амазонс багаас Робинсон өдрийн тоглолтын эхнээс гүмбтэй тоглож шүү. Доор дамжуул дизэнгүй. За Робинсон гүмбтэй тоглох гэсэн доор авах илүү аюултай байгаа даа. Ануучин энэ тоглолтод ихэрт 2 атга гаргацсан байгаа. Үдэмж дээр гарч ирээд амжилтыг авсан. Тэгээд ануучин Инжирма дундаас хөлтөмжт байрны дөрөв хоног самбраас авлаа. Үлэмжийн самбарцсан Инжирмагийн шалцсан дамжуулчихсан гоё юм. Тэгээд Робинсон Заатач моторч төгсөн шүү. Хулан урт насан сударсан урт насангийн хоббийн зан шидэд дамжуулсан 2 боломжийг амаар Робинсон үүсгэсэн. Болор эрдний дундын шидэд нугаагаад ирсэн. Анууч Жавсан бол гүйцэн шалтаад өгсөн дамжуулаад 12 болчихлоо. 10 онооны зүрх болж орсон. Энэ төгсөлийг бариад сайн ч энэ хулан энэ цагтаа хэрэгцээ шийдсэн холын шидэд дамжуулсан болсноор 12 ярилцаад 10 онооны Улаанбаатар Амазонс багийн төлөвийг өндөрлөж байна. Тоглолтын 20 дугаар үедээ тавтай марл Минжирмагийн хоолын шидэлт оновчгүй. За эхний үеийн төгсгөлийг бол Pirates маш сайн хаасан. Энэ удаад үлэмж гар дээрээс бөмбөг алдсан. Болор цэцэг цаг алдалгүй урагшаа дамжуулт өгсөн. Хулан болор эрдэнэ Amari Robinson товтлож яахгүй байна. Энэ удаад огцхон оновчгүй. Үлэмжийн хамгаалалт энэ удаад маш сайн боллоо. Заргэд Pirates баг сондорсон Жазанлам Ануучин Жазанлам саяар тоглогч ихний үеийг сайн хаасан да. Оноо ойртсон Ануучин хурдаараа илэрхий орсон гэдэг тоглоогоо за энд Жазанлам болорч дээр алдаа гарсан. Зогноос Pirates-ийн өмнөх тоглоом дээр Ануучинд багийнхан тоглогчид маш том зай гаргаж талбайг тэлж өглөө шүү дээ. Тэглээ. Шууд амжилтын гол ивент тэгж хамтдаа төрүүлж авах нь United урт насан. Энэ тоглолтод оролцуулсан Робинсон матчын гараас бомб гарлаа. За Амазонс хэвд бол 100% амжилттайгаар хөдөлгөөг тэргүүлж байгаа. Болорцог болор эрдэнэ хол бомбыг авлаа да уламжийн эсрэг хуланд өгсөн. Хулан олон шидэд амжилтгүй. DJ Blanks самбраас аваад эндээс өөрөө дайрчиндаа хулангийн эсрэг энэ удаад довтлохоо шидлтүүд болохгүй байсан. Харин алдаа салгаж чадчихсан. Болорт наалтай юм байна. Хөршилтийг гүйцэтгэн. Сайн хамгаалтаас орж ирсэн болорт нь алдаа гаргасан юм байна. Тургуулийн шидлт эхний шийдэл хоногчлуулсан шууд амжилттай платинум ивент гэж Icemark премиум брендийн шинжилэл болох Cookie-тэй 90-тэй заримгийг худалдаанд гаргасан.
Хоёр дахь шийдэл томоо оновчтой болсон. Тооны зөрүү. Нэг оронтой тоон ирж байна. Болорцог. Өнөөдөр маш олон минут ажиллаж өрнүүлж байна тоглолт технээс. Робинсон. За доор болорд нь байрааслаг хүн ахна гэсэн. Гисэнгүй хулан. Дамжууд гоё байсан Баатрин болордны дундын шийдэлд амжилттай болсноор өвдөд дэжиг дахин цогцолж гиснээс 1000 тооноо авч байна. За ингээд одоо ариун цэцэг Индра нарын игнэнд чагсаалтанд нэгдэж байна да. Насан Болорцог. Болорцог явсан нэг аргалаа гараад ирсэн шүү. Дамжууд булан дээр ирсэн. Булан дотлоо амжилтгүй Робинсон 2 тоглолтод санагдсан. Зүрх гэргүүлээд 12 боллоо. Пайлцын зүгээс хамгаалтан дээр давхар хамгаалт очих хөстэй тоглогчид Улаанбаатар Амазонс бол хэтэрхий олон байна. Улаан доош цөмөрч орсон ч давхар хамгаалт очиж байна. Зэрэгэд Робинсон дээр ч гэсэн будагтай талбайд авсан тохиолдол 3 хамгаалагч очиж байгаа харагдаж байна. Ануужин Жавцанд болон шийдэлт нь оновчтой болсон. 26-17. Гоё шийдэлт байлаа. Бөмбөг чараас нэг гоё гарлаа сая. Булан Болорцог тийм том зай өгж болохгүй дээ. Хариуг нэрсэн шилдэгтэй амжилтгүй. Дежа. За ер нь дууруу дайраад явчихад байгаа да. Дежа Бланк. Яг бүгдийнхээ араас маш сайн хэн шалгаж байгаа. Оноо авлаа да. За хайрцсан тоглолт маш сайн болж байна да. 7 оноо тоглолт. Цаарж байна Болорцог. Одоо ерөөсөө энэ хэмнэлээр алдахгүй. Тий. Жохон л одоо юу гэдэг санаач төрөж алдах юм бол тэгээд Амазонс бол нэг хэмнэлээ олж тоглолтыг нэг богино хугацаанд олчаад байгаа. Одоо ерөөсөө лигийн бусад багуудыг харахад Амазонсын эсрэг тоглолтын эхний үед бол маш сайн тоглоод байгаа шүү дээ. За тэгээд 2 дугаар үе, 3 дугаар үеийн эхлэлээс Амазонс 10-аас дээш оноо, 20-аас дээш оноо тасч байгаа. Үлэмж зайн бөмбөгийг хүлээж авах боломжтой байсан. Эргээд Амазонс хулан Уртаа байгаа хамгаалагч бүрийг дайраад гарч ин да. Болор эрдэн болохоо оновчгүй. За эргээд хулаан алдаа гаргасан байна. Улаанбаатар Амазонс бас болорд болсон ариун цэцэг бод орж ирж байна. Урт насан. Зааташ болорд нас хийж байгаа юм байна. Тэр болорцог. Сасан. Түүний атак. Түүний харъя. Ануужин Үлэмжийн скандалаас Ануужин гоё эргээд дамжуултыг өгсөн. Үлэмжийн дундын шийдэлт оновчтой болсон. Ердөө 5 онооны зөрүү. За одоо эргээд хамгаалт хэрэгтэй дээ. Ариун цэцэг доор дамжуултыг өгсөн. Робинсон үлээж аваад довтоогоор алдсан өөрөө. Довтооны самраас аваад гарч байна. Замари Робинсон яаж ч самбартаар маш том даваачлал болж шүү. Амазонс. Ануужин бөмбөг барьчлаа. Бөмбөггүй тоглогч нь гүүх хэрэгтэй байна да. Монгол цолцоод орж ирсэн юм байна. Илүү алхамд болоход их ойрхон байгаа довтлогоо өөрөө дуусгасан. Хоёр боломжийг үүсгээд дамжуултыг өгсөн. Үлэмж дундаас үлэмжийн дундын шийдэлт оновчтой болсон. Ингээд дараас оноогоор тоог 23 дээр авчирж байна. Ховийн 9 оноогоо авч байгаа юм байна. За ердөө 5 оноо яваад байна шүү. Робинсон үлэмжийн эсрэг зүү эргээд автсан. Үлэмжийн маш сайн хамгаалт. Энэ довтлогыг оруулах Улаанбаатар Амазонсоос тайм аут тойрхон байна. Жавцсан лүм зүүн дайраад орсон довтлогоор амжилт бай. Болор эрдэнэ сайн хамгаалт. За Ануучин нөөцийн 3 дахь алдаа гаргаж довтлогыг зогсоолоо. Тийм бол Солон бод орж ирж байгаа. Ануучин 3 алдаатай болсон уу гэдэг. Хайрцтай. За үлэмж бас нэлээд удаан хугацаанд өндөр темптэй ажилласан. Сэлгэлөө суулгаад Солонгыг талбай дээр оруулж ирж байна. За шүүгчид тэнцээ санаатай алдаа байсан уу үгүй юу гэдгийг нэгтлэх юм байна. Шууд амжилтын Platinum event тэгж спортыг дэмжих Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. За мөн шууд амжилтын гол тэмцэгчээр Шунан дурлан мамтыг зөвхөн KFC-гээс. За хоёр шүүгч
бичлэгийг нэгтэлж үзэж байгаа. Энэ бол өнөөдрийн бидний шууд амжуул хүргэх сүүлийн тоглолт. За маргааш мөн 3 тоглолтын шууд амжуулаад энэ 7 хоногийн үед бол амралтын өдрүүдээр тоглолт байхгүй байгаа гэсэн үг байна. Энэ бол 12 сарын бас ихэнх тоглолтууд ажлын өдрүүд харж байгаа шүү. Шүүгчд бичлэг үзэж дууссан байна. Шийдвэртэй хамтаа танилцъя. Энгийн алтаа гэж хэлсэн байна. Эндээс за бөмбөг рүү явсан үйлдэл бол байна тийм ээ. За Улаанбаатар Амазонс багийн хувьд бол 11 тэг гэсэн амжилттайгаар өсөлт тэргүүлж байгаа бол Pirates багийн хувьд бол 5-4 гэсэн амжилттай байгаа. Хацуугаар зүүн тоглолтыг хийсэн байж байна. Харин цэцэг тулангийн одож тоглолттой болсон. 10 тооноо авч байна. Энэ тоглолтод 10 стейшн авсан 2 дахь тоглогч болон боллоо. Тулангийн хувьд бас өнгөрсөн жил Тэрвэт лиг тоглосон бол 1000 оноо авсан тоглогчдын хисaalт нь аль хэдийн бас байсан. Хэдий одоо бүтэн нэг өдрийн үндсэн ч гэсэн 600 гаруй 700 гэсэн оноо авчихсан байгаа. Амар Робинсон чийдээ авах болж байна. За алдаатай нэмээд оноог тооцож байгаа юм байна. Робинсон үнэхээр том даваад байна самбартаар. За тийм ээ шүүгч оноог тооцсон. Зэрэг Pirates-ийн сэргийгчсэн тоглолтыг Улаанбаатар Амазонс Улангийн хоолой шийдэлт Амар Робинсны нэг довтлохоор зогсоогоод эргээд 10-аас дээш онооны тэргүүл авах боломжтой болчлоо. Робинсны нэмэлтний шийдэлт нь ойж байгаа доорсон дахиад санаанд руу араас дэше гарлаа. За одоо гол одоо бөмбөгийг холбож ирсэн Ануучин Алтаны содлороо суучихсан байгаа. Яаж явах нь дараагаа үлэмж дээрээс нь сэлгэрүү шилжсэн. Тэгвэл Deja Blanks шийд тонохгүй. Өөрөө хоёр боломжийг олоод ирсэн үү гэсэн за бөмбөг хажуу шумаар гарчиж байгаа юм байна. Шумыг шигсэн. Амжаагүй мэнэ. Наагсан сүүлийн 4 минут Улаанбаатар Амазонс багаас бөмбөг тоглолтод оролцсон Болор Эрдэнэ. Амар Робинсон. Харин цэцэг хоёр хамгаалагчийн голоор гарч ирээд баруун талд төгсөн. Аяа ээлж тооноо авч энэ тоглолтын түүний анхны оноо ингээд Pirates-аас ээлжсэн гарчээ. 24 setbacks, 24 opportunities, 24 sacrifices, 24 wins, 24 losses, 24 past, present, and futures colliding all at once. Завсралын хугацаа дууссан шууд амжилтын Platinum event тэтгэгч Дассанда Буаны баг тооны харьцаг 36-23 ойртоод байсан оноог Amazons эргүүлэн 13 онооны зэрэгтэй болгосноор Pirates ээлж завсарлага захиалсан. За энэ завсарлага бол тэдний эхний хагасны сүүлчийн завсарлага байсан. 13 оноо болж дахиад оноо салсан. Жолсон Соломон станыг авсан гүшүүнд байдал руу яваад орчлоо бол Болын довтлоон дээр автаарсан. Гоё довтлоо байлаа. За тэгээд хэдий 3 намтай ч гэсэн маш хичээл зүтгэдэг юм байна. Урт насны ихний алдаа юм байна. Болын ихний торгол оновчтой болсон. Зинтогтыг бас эхлүүлснээс шүрсэн оноо аваагүй явсан биш үү? Дөрөвт оноо нь болж байна. Хойд торгол алдж байна. Харин зэг засалсан юмны тоглолтын эхний оноогоо авсан. Болор Эрдэнэ. Болор Эрдэнээр одоо оноо дамжааг байгаа шүү. Гоё дамжуулт байсан. Ариун цэцээс хойш идээд тоглож байна. Вот Deja Blanks
Лангсын довтгооноч хүүхдээ алдаас алгажээ. За энэ ариун цэцэг Монголтай IQ-г толгоороо саад онцчих болох юм. тэглээ. За юу Жинда. Учинслэмжиг юм тааж хаа. Яг саад онцсон юм аа. тийм байна. Яг тагшаан дээр нь үсрээд тэгээ биеийн баланс алдаж харагдаж байна. За өвтэй учинслэмжиг авч байна. За түүнийг орлуулахаар юутач талбай дээр Баатрин Болоржныг илгээсэн. За гайгүй байгаасай л гэж найдаа да. Маргааш буюу 2025 оны 12 сарын 4-ний өдөр бид та бүхэнд эхний тоглолт болгож Wings сэтгүүг ирвсүүл багуудын тоглолтыг хүргэх бол за тухайн өдрийн 2 дахь тоглолт Ховч Шонхрууд BCH Knights за эцэст нь харин Mongolians Бишрэлт Металл гэсэн тоглолтыг үргэнэ. Бишрэлт Металл өнөөдрийн эхний тоглолтыг хийсэн. За тэгээд маргаашийн сүүлийн тоглолтыг хийх. Бас дараагийн өдрийн хуваар тэдэнд таарсан байна. За Учинслэмжиг талбай тэр хугацаанд орчихсон. Түүний оронд Болор Эрдэнэ орж ирсэн байгаа. За Алтаны эхний шидлэлт амжилттай. Хоёр дахь шидлэлт нь За Робинсон Баатрин Болор нөр хоёулаа хамтдаа талбай дээр гараад сүүлийн тоглолтод хамт гарагтаагүй төгсрөө. Бодлонгийн бөмбөг за өөрөөх нь гараас гарч байгаа юм байна. За тэгээд Минжирмагийн хамгаалтаас За Pirates багийн ерөнхийлөгч Пүрмсэн сануулгыг өгч байгаа юм байна. Тэгээд шүүгч шийдрийг хийсэн нэг үйлчлэл тэгний ялгаатай болж байна. Заслан дээрээс Минжирма судраад холын шийдэл тоглохгүй. Thanks хоёр боломжуудад ямар хүчтэй тэмцвэ. Жавцсан долом. Минутаа чөлтөлтэй гарч байна. Болор Эрдэнэ бөмбөг алдсан. Бол Минжирма. За Болор Эрдэнэ эсрэгч тоолны хэцүү дээ. Бол Мартинсенгийн эсрэг хойгоороо гараад бөмбөг алдчихлаа. Улаанбаатар Амазонс багийн хурдан тоглоо 2-9 3-аа гараад ирсэн байна. Гол гой дамжуулт байсан да. Бол санаас нэрээд. Нэг шумаар буулгaalаа. За Болор цэцэг гэсгээр амархаарс болсон байгаа. Энэ үед нь тэгээд Болор Эрдэнэ л тэнийг олж холбогчоор тоглосон юм да. Булан за гурван шугам дээрээс нэг алтны араа шидсэн. Шид тоногчгүй. За Болор Эрдэнэ хэдийн нуруу нам тоглож гисэн. Тухайн самбарт ямар сайн тэмцээ те. Савраас аваад нэмээд бүрэлтээс тагчлаа. За Pirates үеийн үлдсэн 2 минутанд алдаа гарах хэрэггүй болж ингээд дөрөв дэх алдаа. За Улаанбаатар Амазонс багийн алдаа бас дөрөвөөс дээш болсон байгаа. Болор Эрдэнэ дахиад өнгөний тоглолтод оролцуулна. Хулан Минжирма хулан дээр хамгаалтыг хийж байгаа. Хулангийн дамжуулалт Робинсон Болор Эрдэнэ бөмбөг аваад шууд шидсэн олон шидлэлт амжилт бай. Үлэмжийн самбар. За одоо эргээд нэгдүгээр үеийг сайн хаасан шигэ, хоёрдугаар үеийг сайн хаах шаардлага Pirates байна да. Үлэмж задлаад өгсөн. Нэмж нэг дамжуулалт Deja Blanks шидэл тоногчгүй. Заас хөрөмт шидэлтийн техник. Энд алдаа гарсан. Болор Эрдэнэ алдаа. Болор Эрдэнэ хоёр дахь алдаа болсон. За нөгөө Болор Эрдэнэс рүү шилжээд Болор цэг оронд нь орж ирлээ.
За энд бол нуруунд дээр нь тулцсан юм байна. Тургуулийн шийдэлтийг үүсгэх нь минут 37 секунд үлдсэн. Улаанбаатар Амазонс бол эхний хоёр үед огт завсарлага захиалаагүй. За тэгээ оноо сарцсангуу хол салахгүй байгаа учраас гарааны тоглогчд нь бол их олон минутыг нэрс өнгөрүүллээ. Өмнөх тоглолт нь 44 бол багаад мэдүүлэгт байсан тоглолтод орцох боломжтой бүх тоглогч чадал ашигласан. Тухайн бүх тоглогчид ямар нэг байдлаар оноо авсан. Болор цэцэг. За булбулыг бол бие өвчээр өнгөрөөд гаргаад ирнэ. Болор цэцгийн дамжуулалт Амара Робинсон fake hand off дээрээс шууд өөрөө доошоо дайраад явсан. Энэ тоглолтын 20 тоног авч байна. Баяхаа нийт онооны 50%-ийг л баг авчихсан явж байна да. Хаачин хэр том даваад байгаа. Ануужин дамжуулалт за хөлөөрөө тоглолцлоо сая. За Ануужин спедер байгаа үед Пайрцын бол өмнөх одоо зохион байгуулалттай ажиллаад байгаа шүү. Робинсон дотог дахин нэг удаа харуулж байна. Болболын шийдэл тоногчгүй. Тэсэлгээр бас энэ оны драфтын тэргуул сонголт намна гарч ирсэн. За сүүлийн хоёр үлрэл баг Монтони бас арай алхам ажиллаж ирсэн шүү. Болор цэцэг Болтооны секунд 8 дээр Амара Робинсон шалтаад өгсөн. Болорд нь Болтоон болсон. За тэгж Джонсон сум намаас одоо 50 оюут хэлийг санаж байна. Тэгээд болж ирсэн хоёр тоглогч. Инжлээс бол Пайрцад нэгдсэн. Нуучин хаад дээр тоглолцсон. Анууч бөмбөгийн тоглолтод оруулсан өөрөө бөмбөгийг аваад тогтхоонд 10 секунд. Цаана бол Амазонс тогтох хугацаа үлднэ. Ануужийн тогтгоо цагирахтаа ч хүрсэнгүй. Эргээд Улаанбаатар Амазонс. Насан. За 10 секунд байгаа. Болор Эрдэнэ Намунагийн эсрэг эргээд товтсон тогтгоо амжилт. Тэгээд 4 секунд Пайрцтай байна. Болбол явж ороод товтсон тогтгоо амжилт болсноор 15 оноогоор Улаанбаатар Амазонс баг ягсыг тэргүүлж дуусглаа. Тэр усаас өсөрлөө тоглолтын 2 дугаар өсөлт байцаа. Эргээд автомар үзэгчтэй бид Улаанбаатар Амазонс болон Пайрц багуудын тоглолтын 2 дугаар хагасыг хүлээж үзэхэд бэлэн болсон байна. Эхний хагасын үр дүн 43-28. Улаанбаатар Амазонс өрсөлдөгч 15 оноогоор тэргүүлж байгаа. За Пайрцын үед бол маш сайн тоглолтыг үзүүлж ирсэн. Гэхдээ 2 дугаарын дунд хэсгээс эхлээд яг энэ онооны зөрүү үүсчлээ. За яг энэ онооны зөрүү үүснийг бас Ануучтай бас алдааны асуудалтай холбож болох бах тий. 3 алдаатай бол ослоор шилжсэн. Яг тэр үед нь бол энэ тогтгоо баг зэрэг бужигнсан хулан үеийн ихний тогтгоог хийсэн гэхдээ амжилтгүй Баатрын Болор Эрдэнэ 2 дугаар хэмжээг үүсгээд тогтгоо үед нь алдаа гарчээ. За ингээд үлэмжийн тоглолт гарч байгаа 2 дахь алдаа болж байна. Үлэмжийн яг 2-да 3 дахь юм баг яах вэ? Өмнөх тоглолтуудыг бодвол үлэмж алдаагаас сайн хэмжиж тоглож байна. Үлэмжийн хэдүүлийн тоглолтод товтлогоон дээр өнөхөр онцгойгоо 9 оног алидины авчихсан байна. Амар Робинсон, Болор Эрдэнэ, Ариун цэцэг гэсэн тоглогчдыг хамгаалж байгаа шүү дээ. Тий. За тэгээд эргээд товтлогоон дээр бас итгэвтэй байна гэдэг бол өнөөдөр чухал тоглолтод их л сайн бэлдэж гарч ирсэн байна. За Баатрын Болор Эрдэнэ 2 шидэлтэй үйлдвэрийн амжилттай болгосон. Энэ тоглолтын 6 дахь оноо гарсан. За энэ тоглолтод 1000 оноо төрсэн. Хэрд том тоон төрсэн тоглолт болж байна. Карьерийнхнаас үеийн мартагдшгүй тоглолтуудын нэг болж байна. Deja Blanks дундын шидэлт оновчтой болсон. 30 дахь оноо. Үеийн 12 дахь оноо багаа оноо олтоор тэргүүлж байгаа. Боловцэг.
За болорцгийн үед бол 2 дугаар үед сарцсангүй хамраад авсан шүү. Уртнаас нь болорцны сойд болж хамтаад байд гарч ирээд. Түүнийг нүгсэн Робинсны давтгаан дээр алдаа. Ануучны дөрөвт гэлтэй. За энэ үнэхээр муу мэдээ болж энэ Парисд бол багийн доголт товцоог зохион байгуулж байгаа тоглогчтой. За тэгээд эцэст нь яг түүний байрлал дээр мастер ганцуулыг гаргаж ирж байгаа юм байна. Энэ тоглолт нь анхуутайгаа талбайд гарч ирж байна. За Монголын шоугийн өмсгөлтэй олон улсын тэмцээнд үнэхээр сайн тоглолтуудыг үзүүлж ирсэн. Олимпийн эрхийг одоо авчрахад хамгийн гол нөлөөтэй байсан тоглогчдын нэг гээд маш ариун түүх намжтай тоглогч. За дээдлэгт бас хэсэг хугацаанд завсарлаж байгаа өнгөрсөн жил эргэж ирсэн. Тэгсэн. За нэг үеийн бас домог болсон тоглогчтой түүнийд бол Тэгэл байх уу? Ганцол үлэмж булбул дамжуулт өгсөн. За булбул уртнасангийн эсрэг тогтъё гэж байгаа юм байна. Солон 2 дахь боломжийг үүсгэж дэше явсан. За энэ удаад бөмбөг дундаа олчээ. Пайрс бөмбөгөлтөн. Сарай. Сон 9 секундын хугацаа байгаа. Зул заагүй мэнэ. Бланкс үгээд тоглолтод оролцоолно. За цаана болбол суларсан шидэж амжсангүй. Болбол тогтоон 5 секунд доор үлэмж рүү чиглэсэн дамжуулт ямар ч хүлээгээд авсан. За болж амжсангүй. Сая Бланкс өөрөө явах хэрэгтэй байсан. Дамжуулаад хуцаа алдчихлаа. За бүрсүрэн дасгаж болох тэгээ шууд солилцоос гарч байгаа юм байна. За магадгүй солонгыг суулгаад нам нь олж ирэх юм байна. За солонг бол оноо авч болох хоёрч байрлалыг алдчихлаа. Тэглээ. За болорцог дээр булбулын ажиллагаачдаа бүтэн 4 үйл ингэж авдаг тоглогчтой. За өнөөдөр бас алдааны асуудлаас ч хол байна. Амари Робинсон ямар хүчтэй тоглох вэ? Өнөөдөр зогсоогдчихгүй байна. 23 дахь оноогоо түүний хувьд авлаа. Red Pirates-ийн тоглоо. Үлэмж өөртөө гоё заарсан тоглоо. За сайн нариун цэцлбэр орж иж байгаа гэж байна тийм багш дээр. Зөөртэй цэцлбэр орж байгаа харагдлаа. За 2 дуурын дунд хэсэгт хүртлээ тоглолтоо өгсөд яг баруун доор оруулмаар гэж байна. Ганцол. Намна. Бол. Тогтхон 5 секунд өөрөө шидсэн шидэлт хаалтанд орчих шиг боллоо. Сая уртнаас үрчихсэн баг. Тулан Бланкс эсрэг хангалттай тоглолцноо уулан. Уртнаасны довтлогоо оновчтой байна. Гоё довтлогоо байна. За онооны зөрүү ингээд 20 болчлоо доо. Энэ тоглолтын хамгийн олон онооны зөрүү үүсч байна. Blacks дундаа сулангийн эсрэг шидсэн гоё шидэлт байна. За одоо л хариуг нь бариад одоо л хамгаалтаа сайн хийж одоо л энэ онооны зөрүүг багасгах ёстой доо. За тэгэхгүй бол тэр Улаанбаатар Амазонсын эсрэг ялангуяа олооны зөрүүг нэг үйл баримтдаг бол амаргүй. Энэ үе дээр л болох. Хоёрдугаар хэрэгтэй байгаа болорцог наан суларсан холын зайшаа дээр дамжуултаа болсон. Баатрийн болор эрдэнэ 11 дахь оноогоо сэлгэнээс тоглолтод авч байна. Тэр нь тэгээд 30 онооны зөрүү үүсчихэд тоглогчдод хүртэл сэтгэл зүй их дарамттай болно шүү дээ. За тэгэхээр нэмэдийн тоглолтод Pirates-аас доо засрал эртний болмоос өнжиж байгаа ганцуул дээр алдаа гарсан. За онцлоос бол тоглолтод бас яг одоо өөрийнх нь үзүүлдэг их гой уран довтлогоо дамжуултууд бас харагдаад байгаа шүү. За хүлээцтэй тэгээд алхамт дээр алхамтаа удаашруулдаг. Euro step-ийг бас гоё. Blacks дундаа шидэл амжилттай. 16 дахь оноо авсан. Blacks тоглоомор бол маш сайн тоглолтыг үзүүлж байна. За яг энэ дундын шидэлтүүд бол түүний нэрээ утсан. Үнэхээр муу юм аа. Маригинуудад намуна хамгаалж байгаа. Үлэмж туссан хамгаалж очсон. Задлаад уртнасан 2 хамгаалагчийн голоор хурдийгээд 57 дахь оноог авч байна. Намуна их анхааралгүй байлаа да. Болорцог очоод бөмбөгийг
Тасалсан ганцлын өдөөс уцаадагтай дутгаагаа алдсан. Үлэмж самбраас авах үед Робинсоноос бөмбөг гарсан байна. За солилцоод байд. Орж ирж байна. Жавцан талам ороод намуунаа асууж байгаа юм байна. За илүү шидэлтэн дээр тулгуурлаж илүү жижиг тоглол гэж байгаа юм болоо да. За Франк Гарсиа тасгалж болох челленж эзэхэлж байгаа юм байна. Шууд амжилтын Platinum event гэж Ice Mark премиум брендийн шинэ төрөл Cookie-тэй Eriste зармаг болтон орсон байгаа мөн шууд амжилтын Gold event гэж Coca-Cola ундаагаа аваад шинжлэх хүслийн жагсаалтаа iCoke Pro хэлгээгээрэй. Засгийн Монгол болоод Аз тоглогчтой солилцоо нийцэн хаагдсан. За эрэгтэй багуудтай харьцуулахад манай эмэгтэй багуудын хувьд бол харьцангуй бас чимээгүй. Одоо болж өнгөрлөө. Байхтар одоо том солилцоо бол явагдсангүй. За тэгээд 12 сарын 1-ээс хойш Аз болон Монгол тоглогчид лиг дуустал багаа солих өөр багийн мэдүүлэгт багтах боломжгүй болж байна гэсэн үг. За ингээд челленж амжилттай боллоо. Amazon Spect бөмбөг үлдэж байна. За Франк Гарсиа тасгалжуулагч челленж нэмэлт болсон. За нүүрний шугамнаас болорцэг бөмбөгийн тоглолтод оролцуулна. Болон Жавсан талам хамгаалдаг гэж байгаа юм байна. Болорцэг доор. За ямар гой бөмбөг шилжсэн бэ? Урт насангийн холын зайн шидэл тарай амжилтгүй. Робинсоноос бөмбөг гарлаа. За ариун цэцэг бэртласантай холбоотойгоор Баатрын болор эрдний минут бол харьцангуй их сайдалбаа дээр энэ үйл одоогор бүтэн тоглож байна. За Pirates ганц бол товтлохыг зохион байгуулна. Жавцаа Deja Blanks. За хамгаалагч нэг түлхээр унаа шидэж энэ удаад хулангийн хамгаалт их ойрхон байна. Ганц уулын хоолой шидэлтүүлсэн. Бас агаар шиг хэрэгтэй байсан шидэлтээ ганц л унаглаа да. За ингээд бүтэн талбайд нь шахсан. Тэгэхдээ цөөхөн тоглож хаад хамгаалаад үлдсэн хулан хариуг нь барих гэж шидсэн угаагаад гарсан. За энэ дотоог оруулах юм бол хэмнэлийг Pirates-аас эргүүлэх боломжтой шүү. Ганц бол орж ирээ шууд шидсэн ганц уулын дараалсан олон шидэлтийнүүдээр амжилт бай. За дархнаас гаралтаас гисэн бөмбөг. Amari Robinson дамжуулт таслагдсан. Ингээд Pirates-ийн хувьд нутлаа. Бол хулангийн гарын доогуур залжин хурдтай гоёмсог нэгэн довтлохоо байлаа. За дараас нь 5 оноо Pirates авлаа. Аргадынд болорцэг дээр ямар нэг алдаа бол байхгүй. Булбулын хамгаалт бол их ойрхон байгаа. Робинсон хоёр хамгаалагч ирсэн дамжуулт эзэнгүй байсан. Pirates-ийн тоглолтын хэмнэлийг ямартай ширгүүлсэн шүү. Ялчгүй энэ үеийн төгсгөл бол тэдэнд маш чухал байгаа. Арон 6 онооны зөрүү. 3 минут 40 гаруй секунд хугацаа үлдсэн. Үлэмж өөрөө шахаад явсан задлсан. Бол Blanks Amari Robinson-ыг хурдаар идүүрхэд бараа олсон. 57-43 14 онооны зөрүү. За Гарсиа тасгалжуулагч тайм аут захиад нөгөө мэдээж нөө сувшрааны завсарлага ойртож байгаатай холбоотой байна. Ердөө нэг 19 секунд тэнээрээ сувшрааны завсарлага байгаа учраас завсарлага өгсөнгүү. Тэгээд яг энэ боломжийг ашиглаад Pirates-ийн аль болох энэ онооны зөрүүг багасгах хэрэгтэй дээ. Ганц бол орж ирээд багийнхаа тоглоог хамаагүй өөр болчих жишээ. Энэ удаа харин бөмбөг алдчлаа. Болор эрдэнэ уртнаас нь за энэ удаа тоглохоор шийдэж байна. Болорцэг. Робинсон хоёр хамгаалагчээс бөмбөг авсан. Задлаа. Уртнаас нь бөмбөг шилжсэн. Болор эрдэнэ суларсан. Холын цай шилднэрээ орсонгүй. За ихтэй хоёр бол хоёр дахь боломжийг үүсгэж Робинсон байлаа. Жавсан долом. Үлэмж.
Дэжагийн хол гэж байдгүй. Болорцог. За тэгээд Шоны шавтан нэгснээс хойш минутанд олонхээр сайн тоглолтыг үзүүлж байгаа да. Доор дамжуул Робинс харин дотоогоо алдсан шүү. Ганцлын хамгаалсан боллоо. Эргээд Болор Эрдэнэ хулан гоё хөдөлгөөн байсан их илүү алхах болсон юм байна. За ингээд сурталчилгааны завсарлага ирж байна үзэгчтэй шууд амжуулалтын платинум ивент тэгш тассанда буун Ямбаг. Ариун цэг бид хүнд харагдаж байна. За сүүлийн жилүүд бол тогтмол маш олон тэмцээн уралдаанд оролцож байгаа ачаал маш их авдаг гэдэж харьцангуйс бэртлэмтлээс хол байдаг тоглогчтой. Энэ удаар 2 дугаар үед асан бэртлээс олж энэ тоглолтыг ерөөдөө сэсэлгээний судалт дуусгахаар болж байна доо. Тийм ээ нуцаа оролдчихсон. Тэр нь бол эргэж ирэх хэрэггүй сууж байна. Тэгээд талбай дээр орж ирж байхдаа бас их зөөртэй алхаж чадахгүй шүү дээ. Blanks хулан бол өнөөдөр түүнийг маш сайн хязгаарласан холын шидэlt оновчгүй 2 дахь боломжийг гаргаж ирсэн. За Минжирмаа бол бас холын шидэлтийг өндөр өвтөг үүсгдэг тоглогч. Deja Blanks хулангийн за дөөрө дахиж довтсон довтгоо оновчгүй. Тэгээд Улаанбаатар Амазонс багаас хулан наан урт насанд гаргаад өгсөн доор Болор Эрдэнэ эргээд хулан задлаад урт насан бөмбөгийн шилжилт бол их л гоё байна да Амазонс бас. Тэрийг нь Болор Эрдэнэ төгсгсөн гэдэг тогтооноор угаагаад харж байна. Бол насгийн эсрэг булбулын довтгоо оновчтой. Тэгээд яхахгүй туршлагатай манай автнаар орж ирэх хэвээр тоглогч орж ирж байна. Энэ удаад харин алдаа гаргачлаа. За боловчтой бүтэн талбайгс тачигнаалт бол ороод ирж байна. Шогийн өсгөлтөд олон улсын тэмцээнд төрөлхөөр сайн тоглолтыг үзүүлж байсан туршлагатай тоглогчдаа болов. 18 оны Жакартагийн Азиад булбулын 29 оног шогийн хөдөлгөлтөд авч ийлээ. Амар Робинсон Занчин фейк ханд офтерс өөрөө солгоод автсан довтгоон дээр наалда гарсан. Робинсон өнөөдөр 25 оног авчихсан байгаа. Үлэмж 3 алдаатай болж байна. За Амазонс яалчгүй том даваад Робинсон байгаад энэ Робинсноос өөртөө гоё ашиглаж тоглож байна. Blanks Pirates-аас лгэрөө шилжлээ. Ануучин түүний оронд талбайд орж ирсэн. Blanks-ийн чөлөө шидэлт оновчтой болсон. За болтой талбай оноо авалт 34-24. За Амазонсын 34 онооны дийлэн хийгээд Робинс авсан да. Хоёр дахь шидэлт оновчтой. Амар Робинсон бол тургуулын шидэлтийг их нихуур нямбай шидэж байгаа. Ануучин 4 алдаатай байгаа. Ануучин Минжирмаа өмгөө барьцсан. Бол урт насангийн эсрэг бол баруун эргээ довтолсон урт насангийн хамгаалт ямар шилрүү хөдөлгөөнгүй байлаа. Хаалт амжилттай болсон. За дотлооны гүйцэтгэл 43 болоод 30 байгаа маа. За Pirates-га уг нь илүү олоодаа тоглолцсон юм байна шүү дээ. Энэ үлдээ бол сайн мэдээ шүү. Бол дотлоонуудаараа орсонгүй өөрөө дотлооны самраас авлаа. Бол за өөрөө бөмбөгийг дуудаад авч байна. Робинсны эсрэг хөдөлгөөн тоглосон, эргэсэн, үлэмж шидлэг цэгээсээ шидсэн, шидэлт оновчтой 61-47. Болор цэг. За болвол энэ үеийг нэг оронтой тооны зүрхэнд дуусгах хэрэгтэй байна да Pirates. Болор цэцэг. Бөмбөг таслагдах төгсөн зайд хулан хамгаалагчийг хашаад гаргаж байгаа маа. Довтгоонд 7 секунд. За цаана 40 секунд үлдүүлнэ. За хулан дээр бүр 2 хамгаалагч ирж гисэн бөмбөгийг нөгөөлөхгүй. Хамгаалтыг хийж байгаа. За амартаж авсан 7 секундэд амжилт отлох шаардлагатай байгаа. Хулан хурдан байна. Хулангийн довтлогоон дээр
алдаа гарсан. Боловсролын 3 онда За булбулын алдаа болж 3 дахь алдаа нь болж байгаа юм байна. За өнгөрсөн жил Хятадын дээдлэгт болоод энэ жил эргээд дээдлэгт ярьж байгаа тоглогч бол ингээд бол Хятадын дээдлэгээ дуусгаад бас олон улсын багаас 3-3-ын тэмцээнд орсон дэлхийн аваргын өмнө. За энд Pirates-ийн арын албанд бас санаалга өгч байгаа юм байна. Хулангийн тоолтонд 10 оног авчихсан байгаа. Эхний шидэлт нь амжилттай. За Pirates хөгжөөл өршөлтөөс болсон байгаа. Шидэж байгаа студио дараа бас хэрж байгаа шиг байна. 2 дахь амжилттай. 15 онооны зэрэгтэй тоглоод Анууч өөрөө дайрсан довтлоо оновчтой. Үеийн сүүлийн 30 секунд эхэлж байна. Улаанбаатар Амазонс багийн довтлоо болорцог. Онооны зэрэг бол 13-т ороод ирсэн байгаа. Үеийн төгсгөлийг нь Pirates цаа гэдэг шүү. Зөвхөн энэ үе гэлтгүүгээр. За үе дуусж байгаа ч гэсэн энэ хамгаалтыг маш сайн эргэх хэрэгтэй байгаа. Хулан Минжурмагийн эсрэг Amari Robinson доор байрлалын давууг авсан намунаад гаргажээ. За Робинсон сайн багасаад бусад тоглогчид ч гэсэн Робинсон яг л гоё тоглуулад наа. Яг одоо байрны нислүүлээ зөвхөн дамжуултын нөгөөд. Солилцоо орж байгаа юм байна. Намунаас тэгэр шилжсэн Blanks үеийн төгсгөлийг хийхээр талбайд орж ирлээ. За Pirates-ийн үеийн эхлэлээр Нямбатай явах хэрэгтэй байна да. Төгсгөлийг бол их сайн яжаад байна шүү дээ. 20 бол холдоодсон онооны зэрэг эргээд 13 болгосон байгаа доогоор. Robinson энэ тоглолт 28 дахь оноо. Хоёр дахь шидэлт нь. За маш за 10 секунд Pirates цаг тоглоод байна. 6 сүүлийн 4 секунд бол за шидэх хэрэгтэй болчлоо. Урт насангийн эсрэг за довтлооны хугацаа дуусжээ. Ингээ 64-49 хайрцагт 15 онооны зэрэгтэй 3 дугаар өндөрлөж байна. Туудахгүй шийдвэрлэх 4 дугаар үеэр эргүүлзье. Үе хоорондын засварлахын хугацаа дууссан үзэгчтэй шийдвэрлэх 4 дугаар үе. Хоёр багийг 15 оноо зааглаж байхад Ануужин бөмбөгдслээд солгоод овцсон 64-51 13 онооны зэрэг. За одоо бүтэн талбайд нь Pirates шахаж хамгаална. За тэгээд Amari Robinson-ыг хэрхэн зогсоох вэ гэдэг хэцүү асуултын хариултыг олж аавн да хулагийн довтлогоон дээр алдаа гарсан. За энд бол бүр найдвартай алдаа гарах гэдэг. Минжирмаа араас нь татцсан байгаа гэж байна. Рол ихний шидэлт. Хулын ихний шидэлтэй алцсан. За Pirates-ийн үзэгчид бол дэмжигчид яхаарахгүй нөлөөлж байна. Хоёр дахь шидэлт нь хэрхэн нөлөөлөхийг хамтаарай. Хоёр дахь шидэлт нь онцлог болсон. За маш хурдан тоглоонд орсон Анууч хурдан байна. Доор дамжуулт. Минжирмаа эргээд Анууч авлаа. Blanks болонгийн эсрэг баруун явж байгаа тоглосон амаргүй тоглоо байлаа. За үеийн ихтэл Pirates бас чухал байгаа да. Тэс энэ тоглолтод 4 эхний 3 үеийн тоглолт ихлийг тарах байсан шүү дээ. Хулан энэ үед дайрч байгаа дахиад алдаа авлаа. За хулан ингээд нэг одоо дайрдаг араанд дайрч болж мөрлөгцөө болно доо. За одоо нэг хамгаалагч байнга дагаж яваад яг 3 шугам дээр сулрна гэдэг бол 3 дугаар үед хэцүү байлаа шүү дээ.
Булан ихний шидэд нь амжилтгүй за яг нэг ихнийхээ хадаад юм да. Одоо 50% та шидчихээ. За энэ тоглолтын тооны хувьд бол 12 оног гэсэн байгаа. Улаанбаатар Амазонс багаас 3 тоглож 10-аас дээш нь авсан. Хоёр талаар энэ удаа ч гэсэн алдсан шүү. Бол Анучин. Thanks. Сэргэд бол болын дотоод шуун их сайн болж байгаа да. Бол задалсан илүү дамжуул Thanks-ийн холын шидэд нь орсонгүй уртнасан санаас болоо. Робинсон одоо бүр бүтэн баг залаа туулсан шүү. Дамжуулт юм даа ч та. За Улаанбаатар Амазонс багт бол 3-3-ын суурьтай баг 3-3 тоглодог маш олон тоглогчид байгаа. Нэмээд Робинсны хувьд өөрөө бас 3-3 тоглодог. Амазонсны тоглогчтой хүртэл хамтаа тэмцээн ороо үзчихсэн гэхээр энэ багт бол уусахад асуудал байгаа хаа. тийм 3-3 сагсан бөмбөгийн намрын тэмцээнүүдэд бол Амазонсын хамтар тоглож ирсэн. Анужин Болор цэцгийг нэг татаа суулгацсан өөрөө спиннергээд за Болор цэцгийг амжаагаад хаалтыг тавилаа да. Цэвэр хаана гэдгээж баг өөрөө мэдчихсэн юм шиг. Ана тэр жавжруу гарна шүү. Ардаас нь чирсэн. Ийм сэтгэл хөдлөлийг л харуулж байна. За Болор цэцүүд бол холбооч ихэд бол үнэхээр нуруулах да яцчихна. Болбол хөвгөлчлаа. За яг л ингээд үеийн эхлэлийг л тааруу хийгээд байна да Париц. Эсвэл Улаанбаатар Амазонс үеийн төвшөлт илүү тайвшраад байна тийм. Магадгүй тий. Болон холын шидэл амжилттай болсон багийн 68 дахь оноо. Эсрэгээр Амазонс бас үеийн эхлэлийг сайн тавьж иж болно. 15 дахь оноо авсан. Минжирма хариуг нь өртөж шидсэн шид тоногчгүй. Болор цэг урт нас руу өгсөн амжилт Thanks хат ажиушмаар гарсан. Хонгор цул талбайд ороход бэлэн болсон байна. За холон бол яг энэ 2:45 дээрээ сайжтай байгаа. За яг нөгөө Fire-ц хөгжөө дэмжигч нар бас celebration хийгээд амжсан байна. За бидэнд сонсогдохгүй байгаа ч гэсэн Pirates хөгжөөнд өмжчихэд юу гэж чадах гэж болно л доо. Тэгээд хариуг нь бол холон шидэл дээр барьсан. 17 онооны зэрэг үүсчихсэн Amari Robinson. За холон ихтэй чөлөө шидэлтэй алдаа сайн шидэлтэй оруулаад ингэж одоо реакшн гарч ийн гэдэг бол хөгжөөнд дэмжигч нэг талаас нөлөөлж ийн гэсэн үг тийм. Нэмээд Pirates ямар хүчтэй өрсөлдөөнийг одоо үзүүлж ийнэ гэдгийг харуулж байна. Amari Robinson солгодолтой эргээд автогоо оновчтой болсон. 31 оноо. Анучин. За Ануч уган тоглолтын их гоё явж ирсэн. Өөрөө тэгээд алдааныхаа асуудлаас л өөрөө тоглолтоос гаргацсан да. Намна. Хонгор зул. За хонгор зул бол Минжирмаг бол арай өндөр хөвтэй. Холын зөвшөлтөд гүйцэтгэдэг Анужингийн ямар гоё үйл ажиллагаа вэ? 17 оноо тоглолтын заагсан ярэ. Болор эдэн байд орж ирсэн Амазонсоос. Робинсон их хол бөмбөг авч ороод задалсан Болор эдэн хулан хонгор зулыг дохиж харагдаад ямар гоё хууралт вэ? Довтлогоон ч гэсэн амжилттай боллоо. За болыг энэ тохиолдолд сэлгээний сандал руу л явуулчлаа да ингээд завсарлага захиалж ийн үзэгчтэй завсарлагын араас эргээд үлдсэн. Улаанбаатарын хуланг бидхэнд харуулсаад өнгөрсөн түүний үед 17 оноогийн тоглолтод болсон байгаа. Ялангуяа энэ үе дээр оноогоо бол нэлээд дэшээ явуулчлаа. Анучин үлэмж. Харгээд Ануучны дамжуул хонгор зул өнгөө барьсан Ануучин 3 секунд доошилж ин да Ануучин үлэмж Болонгийн өдөөс хүнд байдлаа шийдсэн цоргон онсон бай. За үлэн New Balance гэсэн бас хөрөнгө саргаж байна тийм. Тэг чинь. За сүүлийн үед энд Шегэл Александр Conversions бас одоо түүний дагаад олон сүм төвчдөг өсдөг болсон гэдэг юм. Иймэрхүү бас тэдэл олон хүн өмсөд байдгүй загварын бүсэд бас гоё харагддаг. Болонгийн олон шид тоногчгүй. Сайн Pirates бөмбөгөлдөж байгаа юм байна. Ер нь бол манай лигийн тоглогчид ихэвчлэн Kobe-г сонгож өмсдөг. Тэгдэг. За энэ үлрэл Жа3-ыг бас их өмсөж байгаа харагдаад байгаа. За тэгээ манай тоглогчд бас Ленингтэй хамтын ажиллагаатай ч байдаг. Их олон тоглогч бас Ленингийг үзүүлж тоглодог. За миний санджаагаар бол
Лигийн туршлагатай тоглогч Баттүр болон Ган Эрдэнэр яг үүнийг эхлүүлж байлаа. Үлэмж шидэлтэн дотсон. Тэгээ өөрөө самраас авлаа онгорцол. Манайчин. Үлэмжийн цэцлэн дээрээс зайнд хулан Болор Эрдэнэ хаалт амжилттай эргээд хулан уртнасан Болор Эрдэнэ хоёр Болор Эрдэнэ дамжуулаад эргээд Амар Робинсон уртнасан татаад тогтхонд 7 секунд өмнөний шилжилт ямар тайван ямар гоё явж байна. Энэ удаад Болор Эрдэнэ тогтхоо өгчгүй. За тогтооны цагтаа оролдоо түнд байдлаас 9 тогтхоо байлаа. Ануучин гоё дамжуулт үлэмжийн тогтхоон дээр онцлоотрын хулан хаалт хийсэн. Хоёр дараасан хаалтыг хулан тавилаа. За эргээд хулангийн дамжуулалтаар Болор Эрдэнэ оноогоо авсан дотгоо хамгаалтанд. Одоо 4 онооны эргэлтийг нэгсэндээ хийчлээ гэсэн үг хулангийн. За өнөөдөр ч гэсэн хардаач зүүдлэхээр л юм хоёр хаалтыг хулан тавьчлаа да. Яг тоглолтын чухал юм чи тийм үү? Ануучин хонгор зул. За хулангийн эсрэг тоглоё гэж шүү. Зоригтой байна да. Хүнд байдлаас утсан дотгоо амжилтгүй. Болор Эрдэнэ утгалаа. Хамгаалтан дээр ч гэсэн яаж ажилтгаа хулан сүүлийн 1 минутанд харуулад амжсан. Болор Эрдэнэ хулан за цаана болбол Фланкс хоёр орж хөлөөлөн болсон байгаа харагдаж байна. Робинсон гоё дамжуултыг өгсөн. Баатрин Болор Эрдэнэ нарийн дундын шидэлтэй алдсан. За тэр зүүн өвдгөндөө их зөөртэй болох шиг байна да. Энэ нэгэн зөөвөрлөл байгаа харагдаж байна. Энэ тэгээд амжилт чадсангүй зүйл унаалж шүү дээ. За Баатрин Болор Эрдэнэ эсрэгээрөө суугаар болж байгаа шүү. Энэ үед тоглолт ээж засварлага цагаа зүтлээ үзэх штэ. Завсарлагын хугацаа дуусаж байна 74-55. За Болор Эрдэнэ үлийн босоод ирсэн зогссон байхыг бодохоос гайгүй юм шиг байна тийм. За сэлгээ оруулж ирэхээр болж байгаа маа. За Эрдэнэ маа энэ тоглолтод анхудаад л байд орж ирж байна. Мөн уртнаас нь л байд орсон. За Анжелес тэгээд булганы үед ер нь дасгалжуулагчийн карьер албараа шилжиж ах шиг байна тийм. Тэгээд одоо хөгжлийн лигт тоглож байгаа өмнө нь Алах Бизон тоглож исэн Монгол Улсын их сургуулиас гаралтай төгөлдөр гэж холбоонд тоглож байгаа. Төгөлдөр булган хоёрын хувьд бол бас яг энэ ирээдүйд дасгалжуулагч болох тийм ээ. Энэ тал дээр өөрсдөө хөгжүүлээд явж байгаа. За олон улсын хөтөлбөрч гэсэн бас харагдаад амжсан санагдаж шүү. Тэгээд тэр хөтөлбөр нь бас шагналт байранд шалгараад шалгарсан санагдаж байна. Дэж Бланк Синчэн баруун талдаа дайраад 76-57. За 3 минут 40 секунд тоглолт үлдсэн байгаа. Уртнасан. Болон бөмбөг шилжсэн. Уртнасан содорсон шүү. Олон зан шилдэлтээр дутлаа. За өөрөө их гоё тэмцлийг үзүүлсэн. Гэтэ 6-аас гიშгдсэн байх үедээ бөмбөгийг татах гэж оролдлоо. Уртнасангийн хувьд бол энэ өдрөл яг энэ холын шидэлтэн дээр бол өнгөрсөн үйлрэл шигэ байж чадахгүй байна. Өнгөрсөн нэг 2 өдрөл бол их чигдсэн тоглосон шүү дээ. Энэ өдрөл тэгээд Болор Эрдэнэ байран дээр нь бичлээсээ эргэж ирээд одоо бол бас формо олчихсан байгаа. Минутыг хувааж байгаа. Сэтгэнээс хүчтэн тоглож байгаа ч гэдэг юм уу. Яг өнгөрсөн 2 өдрөл үзүүлсэн тэр сайн тоглолт бол хараахан харагдахгүй байгаа. Дэж Бланк өөрөөсөө бөмбөг алдсан. Эргээд Амазонсын довтлогоо. За гэхдээ тэгээ өдрөл бол дөнгөж л одоо 2 дугаар тойрог хэлсэн л явж байгаа учраас урт өдрөл байгаа. Болорцог болон за ер нь тэгээ энэ үед дээр бол холон хэдвтэй тоглоод оноог ойртуулсан гэдэг. Цаан дээр ялангуяа хамгаалтан дээр ч гэсэн. Яг тэр нэг оноо ойртоод тоглолтод орж ирэх мөчийг л булныг 2 хамгаалт 2 довтлогоор зогсоочлоо. Тэгсэн. Гой дамжуулт Робинсон 2 оноо. За Робинсны оноо ингээд 35 төрж байна да. За тэгээд импорт тоглогчийн сонголт бас багт хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг л Amazon сүүлийн жилүүдэд харуулж байгаа да. Өнгөрсөн жил бол Graceberg яг хулангийн байрал дээр тоглоод маш сайн тоглолтыг үзүүлсэн. За энэ жил Робинснаас гадна Kelly Chon-ыг бас нэрлэж болно. Тэр нь Amazon-ийн хувьд бол одоо Leonard тоглогчдын сонголтын дээр бол их сайн ажиллагаа. За хөлгүүдийн бүрэлдэхүүнд байсан Christina King гэж гайхалтай ур чадвартай тоглогч байна. За энэ үед алдаа гарч байгаа юм байна.
Амазонсын энэ үед гаргаж байгаа эхний алдаа. За тэгээ Амазонсын бас багуудтай харьцуулах одоо өөр нэг зүйл нь Леондро удирдлын ихнээс тоглож байгаа энэ үед тоглолтын ээлжид завсарлаас гадагдлаа. Засварлахын хугацаа дууссан 2 минут 24 секунд бидэнд үлдэж байна. 78-57. Ануучгийн шидэл тоногчтой болсноор 20 онооны зөрүү. За ер нь ялагчийн хувь заяа хэдийн нэг талдаа гарчлаа гэж хэлчихээд бол 3 дахь байна. Улаанбаатар Амазонсын нөлөөллийн 12 дахь хожлоо. Ахад бэлэн болж байна. Болон. За тийм дэш үлдсэн 2 минутанд бол илүү одоо гэртээ бэлдсэн холбраа туршиж гэдэг юм уу? Тэрхүү зүйлсийг бол яг одоо бэлтгэл дээр турших, яг одоо бод тоглолтын дээр турших хоёр бол тийс өөр зөв шүү дээ. За тэгээд Франк Гарсиа дасалжуулагч одоо бүртгэл энэ тоглолтыг дууссан гэж үзэхгүй байна. Гүчин Амара Робинсон, Хулан, за Уртнасан гээд гарааны тоглогчид талбайд байсаар байна да. Гарсиа дасалжуулагч тэр энэ доо шүүмжлэлтэй хандах нэг ганц зүйл энэ байгаа юм аа. Гарааны тоглогчдоо их олон минутыг өгөөд одоо 30-40 оноогоор салсан ч гэсэн тоглолтын төгсөлд байлгаад байгаа. За тэгээд энэ эргээд яаж юм гэхээр юу гэдгийг плей-офф финалийн тоглолтод те яг эдгээр тоглогчдыг өндөр ачаал нэгдүгээр бэлдэж байна. Хоёрдугаар энэ хөлбруудыг илүү төгс хэрэгжих тал дээр бэлдэж байгаа юм л та. За энэ шалтаад өгсөн дамжуулалт Эрдэнэ хүлээж авч чадаагүй. Анууч урд ногтлон. За өнөөдөр Pirates-аас гэрэлтэж байгаа хоёр тоглогч гэх юм бол яхаарахгүй. Анууч нь бол үлэмж гэсэн 3 тоглогч байна да. Зоноо алтнаар харин их чимээгүй байж байгаа Deja Blank 20 оноо авсан юм биш үү? Тэгсэн. За Blank 20 оноос гадна үлэмж 15 оноо авсан. Бол Ануучин гэсэн хоёр тоглогчоос 8 оноо авч түн төссөн байна. Инжирмаа. Бол Уртнасангийн эсрэг тогтоход амаргүй байгаа. Уртнасангийн хамгаалалт бол их сайн болоод байгаа. Энүүдээр бол хувийн ур чадвараараа тунаа авлаа да. Илүү дутуу зүйл байхгүй яг биеийн дагаж яваад байна л да уртнасаа. Гар хөхгүйгээр гараа өргөөд биеийн авч хамгаалаад байгаа. За энэ давуулаад өгсөн болсонгүй булбулын хамгаалалт сайн ажилласан ч Amazon-с бомб үлдэж байна. Ийм л хичээл зүтгэлтэй тоглож байгаа юм. За хичээл зүтгэл бол үнэхээр мундгаа. Бүтэн дээрээс нь ажиллагаа нь бас бүтэн дөрөв ер нь мундгүй шүү. Яг тоглолтыг эхлүүлсэн чигээрээ л дуусгадаг тоглож. Стамина одоо гэж ярьдаг шүү дээ. Сайтай. Тоглогч Робинсон дамжуулт Эрдэнэ маа. Улан холын шидэлтнүүдээр амжилтгүй. За тоглолтод 47 секунд үлдсэн. Тэгээд бол сайн завсарлага захиалж байгаа мань үзэгчтэй завсарлагаараас ихэд үлцээ. Завсарлын хугацаа дууслаа 81-61 тоглолтод 47 секундын хугацаа үлдсэн байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар Amazons баг удирлын 12 дахь хожил авах нь бол албан бусаар тодорхойлсон гэдэг болно. За өнөөдрийн тоглолтод Amara Robinson 38 оноо. За магадгүй 40 оноо л зүтгүүлж болох юм тий. Хулан бол 17 оноотой. За тэгээд Болор Эрдэнэ 13 оноотой. Тэгээд уртнаас нь 4 Болор цэцэг 4 гэсэн оноонуудыг авчээ. За тэгээд тоглолтын араас одоо бэлтгэлийн мэдээлэл гарах бах. Ариунцгийн мөртөлтөд хөнгөн байгаасай гэж найдаа. За хүнд бэртлээсэн бол баг
шууд Аа. эмнэлгийн байгууллага руу аваад явах байх л та. Бол Магадгүй яг ийм байдлаар бичсэн байгуулагчид бол 2-7 хоногийн амралт ч юм уу тийм. за тэгээд Улаанбаатар Амазонс багийн хувьд бол сошиал хуудасаараа бэлтгэлийн мэдээлэл яг тоглолтын өмнөх өдөр бас нийтлээ гэж байсан. Тэр нь бол бас сүүлж тайлбарлаж бидэнд бол их одоо дэмтэй байгаа. Бусад багууд ч гэсэн шинжлэгдсэн бүрэлдэхүүний мэдээлж гэдэг юм уу. За солилцоо 8-ны мэдээллийг бол энэ жилээс ер нь өнгөрсөн жилүүдийг бодвол маш хурдан оруулаад явдаг гэсэн шүү. За тэгээд лиг маань одоо жил хэрэгжсэн бол илүү мэрэгжлийн тал руугаа л явж байгаа гэсэн үг. Одоо иймэрхүү жижиг зүйлсээ ч гэсэн харж байгаа шүү дээ. За болорцэг үе болон доцооны цагт 11 секундын хугацаа байна. Дамжуулан таслагдсан. Blanks Робинсны өдөөс цоцоод алдсан. Сайн бөмбөг гарсан 10 секунд үлдэж байна. За Амазонс магадгүй довтлохгүйгээр тоглолтыг дуусгах юм болов уу да. За тэгээ Pirates бол шахаж хамгаалах юм. Тэгээд мэдээж Улаанбаатар Амазонсыг хэрвээ Pirates финалд тэдний эсрэг тоглох багаа гэж харж байгаа бол бүхэл тоглолтууд нь бүхэл секунд бүхэл минутууд нь өрсөлдөөнтэй байх. Учиртай ингээд Улаанбаатар Амазонс удирдлагын 100% амжилттай үргэлжлүүлж 81-63 хацаатай өрсөлдөгчөд болгож авлаа үзэгчтэй. Бид өнөөдрийн сүүлийн тоглолтын тавхан шууд амжуулан үргэлжлээд тоглохгүй. Манай талбай сэтгүүлч оргил мөнх тоглолтын шилжилттэй ярилцах болно. Савхан сайхан. Ingen utom damchen. Jag har en oftsöl, jag har en buktörskediten. Bedömar är aldrig, bedömar banen blir aldrig. Uçun bedonet utantık sen, kumem şey auktoritet. Let's go. Tişörtagın ellerden bakım andozan. Jag har en gerbuk, Double боломж сэтгэл зүрхээрээ дэмжиж ухаан тулааны цаатах бидний хүмэд босон байна. Сэтгэлч бидний сайхан бүдэрдэг хിവэрэнэ. Шүглүүлсэн арт ус үнэ байна шүү. Шүү бөмбөгтэй бол минь Үзэгчдээ өнөөдөр шууд амжуулах тоглолт маань энэ хүрээд өндөрлөж байна. За сүүлчийн тоглолтод Улаанбаатар Амазонс Pirates цогуудын тоглолтод ялтыг байгуулсан. Улаанбаатар Амазонс цогын тамирчин Баатран Болордныг та бүхэнтэй уулзаж байна. За энэхүү тоглолтод үзэж хойшлоос нь баяр хүргэе. Баярлалаа. За өөрөө чи хувьд энэхүү тоглолтод 13 оноо авснаар сүүлийн 4 үйлрэл буюу эмэгтэй үндэсний дээдлийг ахиж байгуулагч гиснээс хойш 1111 дэх оноог авлаа. 1000 онооны басгад авсан 3 дахь тамирчин боллоо. Тэгээд мэдээж 4 жилийн турш өөрөө чи хувь тоглолтоо 4 өөр багаас тоглолоо. Тэгээд хувийн сахилга болон бэлтгэгжилт ер нь хэрхэн яаж хангагддаг вэ? Ер нь залуу тамирчид одоо соромж маягаар хэлвэл. Мэдээж жил алгаа одоо зун нь одоо шгшаг хамсалтай. Тэгээд өвлөн ингээд лигтэй тоглоод тэгээд энэ циклээрээ ерөнхийдөө сүүлийн 8 жил яг тасралтгүй явж байна. Тэгээд миний хувьд одоо ар гэр амьдралтай бүх зүйлээ золиослоод зөвхөн сагсан бөмбөг гэдээ явуулсныхаа хүчинд одоо ингээд 1000 оноонд хүрсэн тамирчин боллоо. Тэгээд баяртай байна. Ямар ч хайртай гэр бүлийнхэндээ тэгээ хандаа намайг дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баг хамт олонд бүгдэнд нь маш их баярлалаа. Та нар минь байгаагүй бол өнөөдөр миний амжилт байхгүй байх хүсэн л гэж хэлмээр байна. За сүүлийн асуулт Улаанбаатар Амазонс баг 12 дарааж хожлоо. Тэгээд
ялагдaltaгүй зурвал үргэлжилсэн хэвээр бус багуудаас одоо танай багийн онцлогдох шинж чанартай ер нь өөр тоглолтын систем байна уу? Ер нь яг энэ цувралын талаар өөрийнхөө бодлоор хариулвал. Мэдээж манай баг болохоор дасгалжуулагч маань мэдээж маш мундаг дасгалжуулагч байгаа. Тэгээ биднийг ингээд үргэлж одоо бид нар одоо хоёр бэлтгэл хийдэг. Тэгээ биднийг үргэлж одоо пүүшилж хүч өгдөг. Тэгээд ерөөсөө чадахгүй зүйл байхгүй ингээд бүх зүйлийг хамгийн сайнаараа хийх хэрэгтэй. Талбай дээр гарсан бол 100% ажиллах хэрэгтэй. Маа дасгалжуулагчийн суулцаж байгаа одоо энэ систем нь манай багийг одоо энэ 12 тэгс амжилт нөхтөлж байгаа гэж ойлгож байгаа. За баярлалаа. Дараагийн тоглолтод амжилтсан. Ингээд үзэгчтэй өнөөдөр шууд амжилт маань энэ хүрээд өндөрлөж байна. Маргаашийн үндсний дээдлэгийн тоглолтуудаараа та бүхэндээ ирээд уулзах болно.